За дөрмийн дагуу бие ялалт гүйлтийг 3 минутын хугацаанд гүйцэтгэх нь бие ялалт гүйлтийг заавал хийх хэрэгтэй гэдэг та бүгд мэдж байгаа тийм ээ. За үүнийхээ дараа хан тулаад 2 минутын хугацаанд гүйн аль болох хөлийг цээж рүүгээ сайн татаж өгнө. Энэ хүү дасгалыг хийснээрээ юуны түнхний үеийн хөдөлгөөний сайжруулахаас гадна гойны дээд талын булчин илүү сайн ажиллаж өгдөгөөр онцлог дасгал байгаа. За сүүлийн бие ялалт дасгал нь jump check арай хөндрүүлсэн хөлбөр байгаа. 2 удаа өвдөг татаад гар хөлөө алдалж үсэрнэ. За энэ хүү дасгалыг бас мөн адил 1-2 минутын хугацаанд гүйцэтгэж болно. Эхэндээ хийгээд эвгүй байвал удаан байдлаас хийж хагаад хөндрүүлж болно. 2 удаа өвдөг татаад гар хөлийг алдалж дээш үсэрснээр энэ хүү дасгалын гол зорилго хангагдах юм аа. За бие ялалт гүйлтүүдийг хийсэн одоо хамтдаа динамик сонголтыг 8 тоног гүйцэтгэж булчин үе мөчөө дасгалдаа бэлтгэж өгье. За динамик сонголт гэдэг нь статик сонголтоос юугаараа өөр вэ гэхээр тодорхой нэгэн үе мөч илүү сайн халааж хөдөлгөж тийм ээ дасгалд бэлэн болгож өгдөг. Статик сонголт бол илүү нөгөө нэг булчин шүрмэсийг сунгаж агшиг сунгах хөдөлгөөнийг нь илүү тэрэн дээр нь илүү төвлөрсөн дасгал байдаг. Тэгээ динамик сонголтуудыг бүгдээ хамтдаа 8 тоног хийж одоо түнхний хөдөлгөөн, үений хөдөлгөөн, өвдгөний үе, шагааны үе тийм ээ уюудыг маш сайн халааж дасгал ихэд бэлэн болгож өгөх хэрэгтэй. Тэгээд хамтдаа дагаад дасгалаа эцгээе. Бидний энэ 7 хоног 7 төрлийн дасгал хийн. Эхний дасгал нь 180 эргэж үсрэх дасгал байна. 3 оролт 15 давталтаар гүйцэтгэх нь дээш 2 хөлнөөс үсрээд агаар дээр биеэ хагас эргүүлж 180 градус эргэж одоо 2 хөлөөр газардах нэ. За энэ хүү дасгалыг тогтмол сайн хийх хэрэгтэй тийм ээ. Яг нэгэн хэм маягаар тэгэх юм бол илүү сайн үр дүнтэй байна. Мэдээч эрийг үндсэн скват төсрэлттэй бол төсдөө. 2 дахь дасгал нь бокс жамп байна. 3 оролт 15 давталтаар гүйцэтгэх нь сандал эсвэл зөөлөн бамрууш хайрцаг юу ч хийж болно тийм ээ. Гэрт байгаа зүйлээрээ орлуулад энэ хүү дасгалыг хийх нь илүү тохиромжтой. Тэгээд аль болох өндөр саад буюу өндөр хайрцаг байвал илүү тохиромжтой байдаг. За энэ хүү нөгөө нэг одоо бокс жамп үсрэлтүүдийг бол одоо тухайн тийм хайрцагн дээр одоо үсэрч гарч болно. Эсвэл тухайн хайрцагаа давж үсэрч болно. Гэх мэтлэнгээр бол илүү сайн баяжуулаад ингээд цаашдаа хийгээд явна. За 3 дахь дасгал маань хажуу талаараа үсрэх дасгал байна. Side jump 3 оролт 20 давталтаар хийн. Жижиг хэмжээний саад байх хэрэгтэй тийм ээ. Одоо багш нь бол энэ дээр усны савыг ашигласан байна. 2 хөлнөөс одоо түлхэж хажуу тал руугаа үсэрнэ. Эсрэг талд газардаад удахгүйгээр шууд залгууж үсэрснээрээ хөлөнд илүү сайн орж өгдөг байна. 4 дахь дасгал маань гойны болон өвзгөний булчин хөгжүүлэх дасгал байна. 3 оролт 15 давталтаар гүйцэтгэх нь хөл тус бүр дээр 15 удаа хийж байж 1 оролт болно гэдгийг анхаараарай манайхаа. За усны сав жижиг тэмдэгтийг хөл доороо байрлуулж болно. За нэг хөлнөөс дээш түлхэх хөдөлгөөн хийж хоёр талруугаа одоо шилжиж үсрэх нэ. Эхэндээ хийхэд маш эвгүй байх учраас одоо дасгал зорилгоор удаанаас хурдан руу шилжиж одоо хийж болно. За 5 дахь дасгал маань бол ATG дасгалын байрны зуртын харилцаатай холбосон цог дасгалыг оруулж өгсөн байгаа. Эхлээд доош өвдгийг газар хүргэх үедээ аажмаар доошлох хэрэгтэй. Тэгээд хинцвэрээ алдсан үедээ л одоо өвдгийг газарт хүргэнэ. Эндээс хойш хөвтөн энэ нь өвдгөний үеийг бэхжүүлэх одоо тийм тусгай дасгал юм аа. Дээш өндийгөөд шилбэнээс түлхэлд авч дээш үсэрч зогсноо.
үргэлжлүүлээд урагш уртад харина. Ингээд багцаараа нэг оролт болж байгаа. Нийт 2 оролт 4 давталтаар гүйцэтгэн. Тэгэхээр одоо энэ хүү одоо үсрэлтийг цогц үсрэлтийг 8 удаа гүйцэтгэн гэсэн үг ээ. Тэгээд багшийнхаа энэ хүү бичлэгийг маш сайн анхааралтай үзээрэй. За 6 дахь дасгал маань бол Нордич орсон байна. Яаж хийхээ сайн мэдж байгаа гэдэгт итгэлтэй байна, тийм ээ. Тэгээд гэрт нь ямар нэгэн хөл тэглэх зүйл байхгүй бол одоо бусдын тусламжтай энэ хүү дасгалыг үүсгэж бас болно. За Нордич миний хамгийн их дуртай дасгалын нэг. Учир нь Нордикийн шүрмсний дасгал нь гэмтлийн эрсдлийг 51%-аар бууруулж чаддаг гэдэг гайхалтай дүгнэлт гарсан байт юм лээ. За мөн булчингийн дэвсгэрлэх чадварыг сайжруулдаг, хүч чадал, хурдыг нэмэгдүүлдэг, өвдөгний үеийн хөдөлгөөнийг сайжруулж шүрмсний ачааллыг бууруулдаг ийм том ач тустай дасгал юм аа. Тийм болохоор та бүхэн маань энийг бол цаашдаа амьдралдаа хөвшүүлээрэй гэж багш нь хүсэх байна. За энэ хүү дасгалыг 3 оролт 10 давталтаар гүйцэтгэн. Өмнө хийсэнчлэн доош биеийг буулгахтаа тий одоо яг дэсвэр төвчээр алдагдсан үедээ л одоо гарныхаа тусламжийг авч гараараа тулна. 7 дахь дасгал маань бол энэ 7 хоногийн сүүлийн дасгал нь англи хоб орсон байна. 3 оролт 20 давталтаар гүйцэтгэнэ. Аль болох өвдгийг бага нугуулж шагаан үеийнээс түлхэлд авч үсрэх нь гол зорилго юм аа. Шилбэний арын булчин шагаан үе одоо энэ хүү үсрэлтийг гүйцэтгэхэд их үүрэгтэй байдаг гэсэн үг. Аль болох дээшээгээ нэг биеийн тийм ээ 70-80% хүчийг ашиглаж англи хоб буюу шагаан үеэр дээш нь дэгдэх энэ үсрэлтийг гүйцэтгэх хэрэгтэй. Тэгээд хит доошоогоо суугаа үсэрчгээр нэг скотч амптай адилхан болчих гээд байгаа учраас англи хобби ялгаа нь өвдөгний үеийнээс маш бага тусламжийг авдаг байгаа шүү. За ингээд үндсэн 7 дасгалаа дууссан учраас араас нь сайхан сонголтоо хийж булчингаа суллаж амрааж өгөх хэрэгтэй. Сонголт сайн их нь бэртлээс сэргийлэхээс гадна маргааш биеийн хөндүүрийн зэргийг одоо бууруулж өгдөг даваа талтай байдаг. Тэгээ бид нар нөгөө ингээд гинт дасгал ингээд хийчихээр маргааш нь аягүй булчин хөндүүрлдэг булардаг штэ тийм ээ. Тэгэхээр ингээд сонголтыг яг тухайн дасгалынхаа тухайн үед нараас нь сайн сонголт хийгээ өгчгөр булчин маань их гоё амарж өгдөг. Маргааш нь хөндүүр бий болох нь бол бага байдаг юм байна. За дасгал бүрийг яг өмнөх сонголтуудтай адилхан 8 тонн тоолж хийдэг. Тэгээд амьсгалаа сайн гаргаж биеийг суллаж сонголтыг хийх нь илүү ашигтай байдаг. За энэ 7 хоног эдгээр 7 дасгал сонголтуудыг давтан хийснээр бид 21 хоногийн ард гарч үр дүнгээ үзэх юм. Магадгүй ажил болон бусад хүчин зүйлсээс шалтгааж дасгалаа дасгал дуусан хийж амжаагүй бол санаа зовох хэрэггүй. Сургууль дууссан ч гэсэн үргэлжлүүлээд бэлтгэлээ хийж болно. За энэ 21 хоногоор бүх юм зогсохгүй хязгаарлагдахгүй. Энэ 21 хоногийн хугацаа бол цаашдын үндсэн зөв суурь тавигдаж байгаа гэдгээр бас онцлог байдаг. Тэгээ манай энэ сургуультанд суусан бүх одоо гишүүд маань тийм ээ дараагаа хойштоо миний дараагийн сургуультанд хамрагдаж бас болно. Тэгээд дахиж хамрагдахаар мэдээч хэрэг бол хөнгөлтийг багш нь үзүүлэх болно. За тэгээд дахиж нэмж зүйл хэлэхэд одоо өөрсдийн программыг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр багш нь эх 7 хоног одоо энэ 7 хоног яг нэг гоё бичлэг бас оруулж өгье тийм ээ. Яг өөрийнхөө бие дасан зохицсон, тохирсон программыг хэрхэн бий болгох вэ гэдэг дээр багш нь нэг заавар видео бичлэгийг оруулж өгье. Тэгээ ингэснээр энэ хүү сургалт дууссан ч гэсэн та бүгд өөрсдийнхөө биеийн онцлогт илүү сайн тохирсон дасгалуудыг бол сонгож аваад програмаа зохиогоод цааш явах бүр боломжтой гэдгээр бас давуу талтай байгаа шүү. За бүгдэнд амжилт хүсье. Дасгалаа тууштай хийсэн хөдөлмөрлсөн хүн заавал амжилтанд хүрнэ манайхаа. Түр баяртай.